Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн эрт нөхөн бүртгэгтэй холбоотойгоор сүү хөлбөрийн судалгааг хэрхэн хянах, өдрийн эртээ хэрхэн нөхөн бүртгэх видео заавар хичээл хөрвүүлж байна. Хамгийн түрүүнд анги удирдсан багш нар сүү хөлбөрийнхөө судалгааг бүрэн үнэн зөв байгаа эсхийг шалгана. Ингийн тулд даасан анги дээрээ дарж ороод тэмдэглэл судалгааны сүү хөтөлбөрт хамрагдах судалгаа рүүгээ орно. За үүн дээр багшийн бөглсөн болон эцэгхээс бөглсөн 1, 2, 3 дугаар сарын хүүхдүүдийн сүү хөтөлбөрийнх нь уун уухгүй судалгааны төлөвүүд харагдана. Нэг хүүхдийн хувьд авч үзэх юм бол жишээлбэл бие алтан шагаа түүх харах гэдэг юм товч байгаа. За үүн дээр харахад тухайн хүүхдийн мэдээллийг 3 удаа өөрчилсөн. 1-р сарынх нь мэдээллийг уухгүй, 2-р сарынх нь мэдээллийг төр хариуцах, 3-р сарынх нь мэдээллийг уун гэж 3 удаа өөрчилсөн байна гэдэг системийн цагийн лог харагдана. Сүү хөтөлбөрийн судалгаа нь хамгийн сүүлд бүртгэгдсэн төлөвөө цаашдынхаас харуудад авч явдаг. Жишээлх юм бол хамгийн сүүлд 3 сард энэ хүүхдийг уун гэсэн бол 4-5 дугаар сард та тухайн хүүхдийн төлбөрийг нь өөрчлөөгүй, судалгааг нь дахин бөглөөгүй байх юм бол уун гэдэг төлбөрөөр л явна. Магадгүй та өөрчлөлгийг хүсэх юм бол журмын дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногт дараа сарынхаа мэдээллийг өөрчилж хадгална гэдгийг анхаараарай. Жишээлх юм бол би алтан шагаа гэдэг хүүхдийг хамгийн сүүлд уун гэж бүртгэсэн. За магадгүй эцэг эхээс нь сүүнийхээ судалгааг 4-р сараас хойш уухай болио гэх юм бол та сарын сүүлийн 7 хоногт мэдээлэл засварлах гэдгээр ороход энд 4-р сар нь нэгдэх ба та 4-р сараа сонгоод алтан шагаа гэдэг хүүхдийн нэрэн дээр уун гэдэг төлбөрийг нь уухгүй болгоод хадгалахад 4-р сарынх нь мэдээлэл нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Гэх мэтчлэн та 1 болон 2-р сарынхаа хүүхдүүдийн сүүний судалгааны мэдээллийг сайтар хараад буруу байх юм бол зөв болгон засварлаад хадгална. Үүний дараагаар сүү хөтөлбөрийн хүүхдүүдийн ирж бүртгэх талбарт маань тухайн хүүхдүүд маань зөв төлбөрөөр орж ирнэ. Судалгаагаа жигдэлж шалгаж дууссаны дараа өдрийн эрт хэсэг рүүгээ орно. Өдрийн эрт рүү ороод өмнөх эртүүдийг нөхөх гэж байгаа учраас 30 дугаар 7 хоног гэдэг тохиргоог улирал дээр тавихад 20 дугаар улирлын бүх эрсийн мэдээлэл харагдана. Сүү хэсэг маань баг зэрэг өөрчлөлт өгсөн байгаа. За дараах төлөвүүдээр өөрчлөгдсөн. Жишээлх юм бол эхнүүдэд бүртгэгсэн хэрнээ эсэс рүү илгээгээгүй бол үүнийг илгээх. За тухайн сүү хөтөлбөрийнхөө эрсийг огт бүртгээгүй байх юм бол дахин бүртгэж илгээх. Бүртгэгсэн хүүхдийн эрсээс нэг хүүхдийн эрс дутуу бүртгэлтэй байх юм бол ардаа улаан тэмдгээр харагдана. За хэрвээ та бүрэн илгээсэн байх юм бол эхнүүдэд бүртгэгсэн 36, эсэст илгээсэн 36 гэж харагдана. За эрсээ нөхөн бүртгэхдээ бүгдээрээ бүртгэгсэн хэрнээ эсэс рүү илгээгээгүй байх юм бол та бүртгэгсэн эрсээ орж хянаж хараад за хянаж дууссаныхаа дараа та илгээх товчон дээр дарахад эсэс рүү илгээгдэнэ. За огт бүртгээгүй эрс байх юм бол та бүртгэх товчон дээрээ дараад сүүнийхээ эрсийг нөхөн бүртгээд хадгалаад илгээхэд дарахад шууд эсэс рүү илгээгдэнэ. За үүн дээр анхаарах ёстой нэг нөхцөл байгаа. Эрс нөхөж бүртгэхдээ өмнө бүртгэж илгээсэн эрсийг засварлах боломжгүй гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дараагийн тохиолдол маань бүртгэгсэн 33, илгээсэн 33 хэрнээ ард нь улаан төлөвтэй нэг хүүхэд байна. За бүгдээрээ сүүнийхээ судалгааг жигдлээд оруулаад ирэхэд эдгээр хүүхдүүдийн доо харагдах ба магадгүй тухайн хүүхэд маань судалгаагүй уун уухгүй гэсэн судалгаа байхгүй байсан учраас эрдсэн дээр нэр нь орж ирээгүй гэсэн үг шүү. За анх хавар гэдэг хүүхэд байна. За энэ хүүхдийн тэгвэл би нөхөн илгээхдээ уус уугаагүй төлөвийг нь сонгоод хадгалаад эсэс рүү илгээхэд нөхөж илгээгдэнэ. За миний түрүүний ярьсан нөгөө аль хэдийнэ эрсцэн бүртгэх тэгээд эсэс рүү илгээсэн бол тухайн эрсийг засварлах боломжгүй. За хэрвээ бүрэн илгээсэн байх юм бол бүртгэгсэн 36, илгээсэн 36 гэж харагдана. Ард байгаа нь илгээсэн тоонууд дээр дарахад та эсэс таны эрсийг хүлээж авсан уу үгүй юу гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Яг энэ дарааллаар анги удирдсан багш нар маань сүүнийхээ эрсийг нөхөн бүртгээд сарын 26-наас өмнө илгээгээрэй.